Сайн байцгаана уу хүнд үзэгчдээ. Өнөөдөр та бүхэндээ сонин зочин танилцуулна. Бид хоёр эмэгтэй хүн яаж нисгэж болсон тухай ярилцгаа. Ер нь нисгчийн хөдөлмөр гэж ямар байдгийг энэ тухай ярих юм. Өнөөдөр манай зочноор Miat компани Boeing 787-гийн хамтран нисгэгч Жаргал сайхны ган үлзий оролцож байна. Жаргал сайхны ган үлзий Miat хувьцат компани нисгэгч 2022 онд Америк нэгдсэн улсын Флоридагийн нисхийн академи, 2019 онд Таиландын иргэний нислэгийн сургалтын төв, 2014 онд шинжлэх ухаан технологийн их сургуулийг техникийн орчуулагч мэргэжлэр тус төгссөн. 2016 оноос 2017 онд иргэний нисхийн ерөнхий газарт нисхийн мэдээллийн ажилтан, 2017-оос 2018 онд координацийн контроллер, 2020-оос 2022 онд радиацийн контроллер, 2022 оноос 2023 онд Aero Mongolia компанид Embraer 145 хүлгийн 1-р нисгэгч, 2023 оноос Miat компанийн 787 9 хүлгийн 1-р нисгэгчээр ажиллаж байгаа. Нийт 1581 цаг, Boeing 787 9 780 цаг, Embraer 145 543 цаг, нислэгийн ахлагч 183 цаг, шөнийн 700 цаг ниссэн туршлагатай. Хамбогд уус хатан туулгын хөвөндөх цэнгэг агаартай бүсэд байрлалтай. Хүүхдэд ээлтэй хотхны төлөвлөлт болон эрүүл амьдралын хэм маягийг эрхэмлэгч та бүхнийг King Tower апартментийн 5-р ээлжийн орон сууцнд урьж байна. Амар тайван амьдрал аян давтагдаж шүү. За сайн байна уу та? Сайн байна. За ихтэй хоёул сонин намтартай юм байна та. Тэгэхээр ер нь яагаад нисгэж болоо гэж шийдсэн? Би 10 жил төгсөхдөө ер нь бол мэрэгжлээ сонгохоо судлаад. Тэгээ манай аав болохоор уул уурхайн инженер. Тэгээ манай ээж онцгой байдлаар ажилладаг. Тэгээ хоёулаа зүтгэрт харсан хүн байгаа. Тэгээ тэр үед аавынхаа мэрэгжлийг дагдсан уу гэдгсэн. Тэгээд бас дэмжлэг аваагүй болонгот нь өөрөө интернетээр зөндөө олон хайж агаад болсон. За нисгэж болно. Тэгээд орсон сургууль нь тэгээд 10 жил төгсөөд болонгууд шууд бол орч чадаагүй. Шүтээст хэлний боловсролын сургуульд техник орчуулга мэргэжлэр 4 жил суралцсан. Англи хэлээр. Солонгос хэлээр суралцсан. Солонгос хэлээр. За тэгээд яаж нисгэж болох зам руугаа гарсан? Тэгээд ер нь нисгэж болох замаасаа жоох ингээ холдсон. Тэгээд тэр хоорондоо ингээ сургуульдаа сураад явж байхдаа нислэгийн удирдагч гэдэг мэргэжил байдгийг олж мэдээд би өмнө нөгөө нисхийн холбоотой мэргэжлийг нисгэгч инженерээр л төсөөлжсэн болохоос өөрөө сайн мэдэхгүй. Тэгээ нислийн удирдагч гэдэг мэргэжлийг бас айгүй их таашаагаад ер нь хамгийн боломжтой нисгэгчтэй ойрхон бас би гэрийнхнаараа ч гэсэн хурдан дэмжлэг авч хурдан явж болгомжтой мэргэжил байна гэж үзээ. Бид бөөнөрөө дэмжиж тэгээд Таиланд руу CATC гэх сургууль руу явчихсан. Тэгээд бас нэг алхам өртөж байгаа. За тэр сургууль яадаг тэр 3 чудаа сурсан байгаа тийм үү? Тий, 3 одоо сертификат авсан гэсэн. Ер нь бол нийт сурсан хугацаагаа тооцох юм бол 1 жил. За. Тийм тэгээд тэнд нислэгийн удирдагчийн үнэмлэх олгодог сургалт, одоо нислэгийн удирдагчийн одоо aerodrome, approach, ойртолт, одоо бүсийн ингээ бүх одоо нөгөө нэг чиглэлээр нь үзээд тэгээд тэрнээсээ гадна радарын одоо ажиглалтын үйлчлэгээ үзүүлэх тийм сургалтанд сурчаад ирээд Монголд шалгалтуудаа өгөөд одоо хэлний эрүүл мэндийн бүгдэндээ нэрж өгж тэнцээд тэгээд одоо нислэгийн хөдөлгөөний үйлчлэгээний албанд ажилд орж ирсэн. Одоо тэр онгоцны буудлын дээр байдаг өндөр цамхагийн дээр ажиллана тийм ээ? Тийм, цамхаг дээр. Хэдэн жил ажилласан бэ? Би 5 жил ажилласан. За. Тэр ажил чинь одоо ингээд Монголын хэлээр нэг онгоц ороод ирлээ гэхэд Монголын хэлээр ороод гартал нь тэр яг бүр онгоц болгоныг ажиглаад сууж идэг ажил юм байлээ тийм ээ. Монгол улсын одоо нутаг дэвсгэр дээрээс ингээд одоо дэшээ хязгааргүй Монгол улсын агаарын хэл. Тэр дунд орж ирж байгаа бүх агаарын хөлөгт ингээд нислэгийн үйлчилгээ үзүүлдэг гэсэн. Удирдлагын үйлчилгээ, навигацийн үйлчилгээ гэсэн. Тэр зүгээр би дандаа сонирхдаг энэ агаар дээр явж байгаа энэ хөлгүүд юу чивэл баруун тишээ явж байгааг нэг өндөрт бүгдээрээ тодорхой өндөр, зүүн тишээ явж байгаа бас тодорхой өндөрт байх уу? Хэдэн метр өндөр? Тийм, тэд нар олонгоо тэг сандгаагаараа зөрөлдөд явчихна гэсэн үг. Тий, одоо
баруун тийшээ чиглэж явж байгаа нь болонгууд одоо тэгш өндөртэй одоо хойш Орос руу чиглэж байгаа одоо зүүн тийшээний сэлжглаа. Тэг ер нь бол ингээд эсрэг эшлоноор явна. Метрийн зайн хэд байдгийг хооронд. Манай хамгийн сүүлд багасгаад 1000 м болгосон. За. 300 feet. За 1000 м болгосон. Тийм. Бусад орнд чинь одоо энэ онгоцны буудлын маш их завгүй орнууд ба шүү дээ. Маш олон нисэх буудаг суудаг. Тэдний хэд байдгийг. Тэднийх холонгууд адилхан 300 м 1000 feet тэгэнгүүтээ тойроод одоо нөгөө нэг хажуугийн зайчил болон эсрэг зайчил нь олонгууд нөгөө 5 майлаар гэсэн үг. Одоо тэгэхээр онгоц энд байлээнгүүт 5 майлын бүрхүүл дотор бол ингээд тэнтэй бол ойртохгүй л гэсэн үг. Хоёр нисч зөрж байгаа хоёр онгоц бол наазах нь 1000 м-ийн зөрүүтэй л явж байгаа юм ба шүү дээ. Тийм 300 м 1000 feet. Тийм 1000 feet 300 м. Тийм Монголд олонгууд метр километр цаг 300 километр м. ашигладаг байхгүй юу? Хүү яасан жоох юм. Тийм бага. Тэгээ маш хариуцлагатай явах юм. Тэгээд тэр чинь байгалийнхаа цаг шуурганасаа бол дэвштэй шүү баг. Болох боломжтой. Гэхдээ одоогийн агаарын хөлбөр бүгдээрээ тоноглол сайтай болсон. Автопилот тэрийг нөгөө тэр өндрийг хадгалах тийм юутай програмтай. Одоо тэрийг одоо нисгэгч яг ямар үйлдэл хийхийг бүгднийг зааж тохируулж байгаа. Тэнгүүд одоо тэр инпутыг л ер нь бол барьж авна гэсэн үг. За 5 жил ингээд агаарын чиглүүлэгч навигац хийгээд тэгээд яаж нисгэж болохоор шийдсэн. Тэгээд тэр хоорондоо ажиллаж байхдаа ер нь бол нисхийн салбарт одоо туршлага хоримтлуулаад тэгээд гэрээхэндээ аавта одоо ингээд нисгэгч мэрэгжил нислэгийн удирдагч ингээд нисхийн ер нь ажил ингэж явж байна. Хүмүүс бас нөгөө олон хүмүүстэй танилцж байгаа шүү дээ. Салбарынхаа тэгэхээр яг яаж сургуульд явж ямар процессор гэдгийг ингээ улам нэрийн ингээ мэдэнгүүт одоо өөрийнхөө боломжийг ер нь харж агаад битгээд бас шийдсэн. Тэгээд юу хийсэн? Тэгээд ковидын дараа ер нь бол сургуультай аплай хийгээд тэгээд нислэгийнхаа сургуульд явчихсан. Флорида. За, хуваараа явсан биш үү? Хуваараа. За. Флорида. Тэгээ Флорида чиний дуудсан юм байна тий, жижиг хуусан байна тий. Тэгэд бол ямар нэгэн ажлын контракт Монголтой хийгээгүй байсан. Хийгээгүй. За. Тэгээ ер нь бол ажилласаа тэгэл шууд солиол гараал чөлөө аваад. Тийм, чөлөө аваад. Тэр ажил бол чөлөө тийм амар хөгжчих юм уу? Бас тийм биш баг тий. Яг тэрний ер нь яваанда Монгол улсад нэлээд их хэрэг болох ажил чинь тэр нисхийн чиглүүлдэг навигацийн хүмүүс юм байлээ шүү дээ. Өндөр цалинтай сайхан ажил, их хариуцлагатай тийм. Хариуцлагатай ажил. За ингээд Флорида явсан. Air Academy гэж байгаа тийм. Тийм. Ямар хотод? Би Сан Агустин гээд. За, Сан Агустин. Northeastern Airport дэс. За тэгээд тэр очих сурахад ямар байсан? Яг тодорхой ийм type юм уу? Яг ийм онгоцонд чи нисгэж болно гэж заадаг юм уу? Эсвэл ерөнхийдөө заадаг юм уу? Ер нь бол одоо ямар ч онгоцон дээр нисэж байгаа одоо Airbus дээр нисэж байгаа капитан 2 дугаар нисгэгч бүгдээрээ л ер нь бол нэг л онгоцноос ер нь бол жижиг онгоцноос л эхлэх. Тэр нь болонгууд 2 хүн суудаг. Одоо нэг хөдөлгөөнтэй Cessna. Гүү бол нөгөө бас Sirius гээд бас тий, Sirius онгоцнууд байгаа шүү дээ. Тэгээд яг тэр сургуульд яг ямар онгоцон байна тэрнээс ихэвчлэн тэр 7 хоногоо үзэх юм бол тэр чинь хэдэн цагаар сууж хэдэн цагаар нисч хичээлдэг юм дээ. Тэр хөтөлбөр би бол нөгөө чөлөөт одоо юуг нь сонгосон. Одоо бас нөгөө яг сургуулийн гаргасан програмаас сурдаг хөтөлбөр байдаг. Part 141 гэсэн. Тэр нь олонгууд одоо сургууль энэ 7 хоногт ийм хичээлүүд үзнэ гэх юм бол яг 1 2 3 гэсэн дараалал нь явна. Одоо би 2 дээр нь одоо жоохон миний дутагдaltaй тал байгаад би дахиад жоохон хичээл хийхээр хэрэгтэй байхад би тэрийг л хийгээл дараагийнх руу орохгүй л байна гэсэн. Тэнгүүд нөгөө хуваараа одоо өөрөө хөтөлбөрөө сонгоод багштайгаа ярьж хийдэг part 61 нь болонгууд ерөнхийдөө одоо 16 юм хөтөлбөр байлаа гингүүд бүгдийг ингээ хийж үзээд багш чинь одоо за чи энэ дээр дутуу байна гингүүд багштайгаа ярьж байгаа тэрийг сайн бэлдээд тэгээд шалгалтанд бэлэн болно гэсэн. Тэгээд жил сурахад хамгийн хэцүү нь юу вэ? Хамгийн хэцүү нь жил сурахтаа би бол жаргаж сурсан. За. Гоё байсан. Тийм гоё байсан. За баяр хоол бүх юм өөрөө дагаа явсан. Тийм бүх юм өөрөө дагаа. Тэгээд манайх нөгөө Сан Агустин олонгууд Oldest City гэж явдаг. Тэгээд айгу одоо түүхэн сургууль. Тийм
одоо бэрлэг байгууламж нь түүхэн одоо спан маягийн. Тэгээ далайн эрэгтэйгээ ойрхон тэг манай сургууль бол ингээд далайн эрэг дээр тийм аэропорттой. За эсвэл агаарт вижиг эсвэл усанд байдаг юм. За газар дээр зөвхөн яа. За тэгээд жил сурахтаа яг ямар онгоцыг одоо барьж чаднаа гэсэн тийм гэрчилгээ өгж байгаа шүү дээ. Тийм. Тэр нь олонгууд одоо Cessna 152 172 гэдэг одоо нөгөө анх сурж байгаа онгоцнууд байгаа шүү дээ. Тэр нь олонгууд single engine land гэж явдаг байхгүй юу. Тэгэхээр та одоо Cessna ч байсан, Cirrus ч байсан нэг хөдөлгөөртэй одоо газар дээр будаг онгоц авах юм бол та боломжтой. Одоо тэгээд төгсөхдөө commercial үнэмлэх авахдаа multi engine болно. Тэгэнгүүт нөгөө Piper Seminole Seneca дээр бинэссэн тэгэнгүүт тэр нь олонгууд танд үнэмлэх өгтөө та pipe одоо multi engine land гэж одоо тэргээр нь ялгаж категоричилж өгч байгаа гэсэн. Тэгэхээр та өөр одоо хоёр хөдөлгөөртэй одоо өөр гоё илүү үнэтэй тийм онгоц одоо барьмаар байлаа гэхэд тэрэн дээрээ таны хэдэн цагийн дадлага туршлага аваад та нисэх бүрэн боломжтой гэсэн. За тэгээд сургуулаа төгслөө хаана ажилд орсон? Тэндээ яагаад үлдээгүй жишээ? Тийм би сургуулаа төгсөөл шууд бараг маргааш онгоцон цугаал буцсан. Тэгээд эрүүл мэнд нөгөө бүх нөгөө гэрчлэгнүүдээ хөөцөлтөөд тэгээ нөгөө нэг Америк үнэмлэх авч байгаа байхгүй юу. Тэрийг Монгол үнэмлэх рүү хөрвүүлээд тэгээд тэрнийхээ хажуугаар бол ажил хөөцөлтөж эхэлсэн. Тэгээд анх эрэхтэй би бол Air Mongolia-д орно л гэж шийдтсэн ирсэн. Ер нь нөгөө бусад авиакомпаниуд болонгууд одоо цагийн хязгаар бас байгаа. Нөгөө тавьдаг шаардлагууд нь бас ингээд тэрвээс харгалзаад хамгийн боломжтой нь бол Air Mongolia. Тэгээд би бас өөрөө тийшээ яг орох сонирхолтой. Жил гаруй ажилласан тийм ээ. Тэгсэн. Тэгээд тэр чин Fokker. Embraer хэдэн хоёр янз юм байгаа тийм ээ. Тийм Монголд байгаа нь бол тийм. За. Embraer миний явж исэн Embraer 145, ERJ 145. Хэдэн хүний судалтай? 50 хүний судалтай. Тэгээд одоо ингээд Embraer нисэж яхад өөрөө тусах нисгэж байсан уу, хамтран нисгэж байдаг байх. Тэгээд тийм Монголд нисэхэд ийм онцлог юм уу, хэцүү юм уу, тийм юу вэ? Тэр айгүй том онцлогтой. Тэгээ Монголд болонгууд Embraer дээр би хөвчлэн бол нэг орон нутгийн нислэг анх үлддэг байсан. Тэгээд одоо тэрхүү рүү Хөх хот руу бол манай Embraer бол нислэг үлддэг байсан. Тэгээд орон нутгийн нислэгүүд ингээд уулархаг дандаа баруун аймагуд руу хөвчлэн дандаа баруун аймагуд. Тэгээд газар нутгийн үед ингээд уулархаг. Тэгээд аэропортын зурвас бол ингээд нэг зурвастай. Тэгээд одоо нөгөө агаар авж байгаа штэ одоо нислэгт одоо үрчлэн буух гээд бэлтгэлээ гээд онгоцоо бэлдээд одоо яг ямар агаар байна гэдгийг судлахад одоо нөгөө нэг автомат тийм юунууд байдаг. Салхин дэдээс байна, температур тэд байна, одоо агарын даралт тэд байна гээд тэрийг одоо хэлж өгдөг одоо автомат бол суйрлуулсан тооны төхөөрөмж байхгүй нөгөө хүн нь ойртож очиж холбооны одоо хүрээнд нь орж ирж нөгөө бэлтгэгчээс асуудаг. Тэгэхээр ер нь бол хөгжүүлэхэд айгүй их боломжтой. Тэгээ одоо тоног төхөөрөмж сайжруулад ингээд яхад бол хэрэгтэй. Манай баруун аймагуудын онгоцны бодлого ярьж шүү дээ. Тийм. Тэрнээсээ болоод ямар бэрхшээл үүсэх вэ? Тэрнээсээ болоод ер нь бол цаг агарын хувьд бол жоохон таамаглашгүй. Тэгээд нөгөө олон жил явсан одоо манай багш нисгэгч нар капитануудын туршлага дээр бол бас их хамарч ирсэн. Яа тэгэхээр агаар яг сайхан бавчиг яг ингээ очиод үзэнгүүт ингээд эргэцэн, салхин эргэцэн ч юм уу. Эсвэл ингээд хол байсан нөгөөний борооны үйл нь ингээ ороод ирсэн. Авсан агаараасаа жоохон ондоо тийм байх магадaltaй. Тэнгүү тэрийг нөгөө байнга тэнд одоо нислэгээр очдог хүмүүс чинь энэ агаар бол ингэх магадaltaй гэд нөгөө өрчлөөд ингээд тэгээд тэр салхи яг ингээд хойноос ч юм урдаас ч биш хөндлөн байлаа гэхэд тэр онгоцны мөрийж байгаа. Тийм. Тэгээд яг онгоц тэрэндээ тахируулаад ах шиг ба тийм үү? Тийм. Нэг Германд Монголын яатын онгоц бууж байгаа нэг айхтар зураг байдий. Тэр их олон бус онгоц буухгүй босч яваа тийм манай онгоц ирээ бууж байгаа байх. Буухтаа ийшээ явж байгаа онгоц бүр ингэсэн яваад байгаа байх. Тийм та тэрийг анзаараад үзвэл одоо зурвасны л ерөөсөө чиг шулуунд л онгоцыг нисэж байгаа. Онгоц нисэж байхад одоо онгоцны хамар баруун зүүн тишээ ингээд харцсан байлаа ч гэсэн тражектори одоо яг нисэлж байгаа зам нь тэр зурвастайгаар л шулуун л байгаа гэсэн. Тэрийг үзүүлдэг приборууд байгаа тийм байгаа. Та ойртоо дэрэнгүүт ингээд ил хараагаараа ингээд хараад
явах боломжтой гэсэн. Ер нь За ингээд нисэдсэн. Тэгээд Мят руу яагаад орсон бэ? Тийм манай Embraer агаарын үлэг маань нөгөө компанийнхаа шийдвэрээр нь зогсох болоод За. тэгээд би ер нь л шинэ ажил хийж гисэн. За онгоц байхгүй болохоор Тийм. нисгч нарыг буулгах штэ тий. За тэгээд яаж 787 руу тэр үеийн цагийн таар уу эсвэл тий. Тэгэхээр 787-д ингээд нисгээд нисээ та нисгч юм ажил гэхийн тулд 787-д өөрт нь нисгэх тийм тусгай бас сертификат хэрэгтэй биз? Тийм хэрэгтэй. Type certificate хэрэгтэй. Embraer дээр ч гэсэн хэрэгтэй. За тэр хаанаас авах вэ? Яаж авах вэ? Тэрийг болонгууд одоо Монголд сургалт наахгүй тэгээд тагшаанаа л явж авдаг. Яс ахаад өөрийнхөө зарлаа. Тийм. Тэрийг болонгууд компанид ороод компани ингээд гэрээгээд Мят орсон юм байна тий. Тийм тэгээд компаниасаа өөрсдөө ингээд төлөөд явдаг гэсэн үг. Өөрөө төлсөн байлаа ч гэсэн бол одоо тийм баг цалинтай ажил биш учраас тийм их аюултай биш байх тийм ээ. Тийм нөгөөх нь тэгээ ер нь бол ингээд за 787-гийн тухай яриа хоёул. Манайх одоо 2 онгоц авцсан. Тийм. Одоо энэ гэдэг Америкийн харилцаанаас болоод ер нь Boeing олдохгүй байгаа шүү дээ. Boeing чих олон жилээ Boeing-ийг олон жилээ захиалсан байгаа тийм хаанч олдохгүй. Манайх тэгээ түрээсээр авах хайгаад байгаа бах. Тэгээд энэ онгоц одоо бус онгоцноос ялгаатай нь юу их хурдан нисэж явах шиг байна. Тийм. Маш их тав тухтай байна тийм ээ. Дуу чимээ багтай. Тийм дуу чимээ багтай тийм. Тэр нь мэдэгдэх үү? Мэдэгднэ. Бас чигшэл аягүй сайтай. Дотор одоо зорчиж байгаа зорчигчдын хувьд бол тав тухыг бол маш их. Тийм онгоцод ингээ ам хатдаг гэдэг тэр нь баг гэсэн үг шүү дээ тийм. За тэгээд энэ 787 ч босод 737-оор нисэж байсан уу? Нисэж байгаагүй. Бас тусдаа type зөвшөөрөх хэрэгтэй. За 787 энэ одоо Boeing-ийн хамгийн том онгоц. 747 гэж байгаа. За тэг өндрөөр томоор гэтээ чи бас нэг 280 хэдэн манайх 292-өөс судалтай. Хоёр яг адилхан онгоц байгаа тийм. Яг адилхан. Билет нь одоо аль нэг нь хэсэг нөгөөх нь яг суудлаараа адилхан байдаг тийм. Хараа ингээд 290 хүн суулгацсан. Ачаагийн ачсан ийм онгоц, талын суулгацсан онгоц, тал ачаатай онгоц хоёр зарчмын ямар ялгаатай байх мэдэгдэх үү? Зарчмын ялгаа бараг тийм онц тийм бол мэдэгдэх юм байхгүй. Түнш зарцуултан дээр бол мэдэгдэнэ. Жохон ялгаатай. Манайх одоо энэ чинь надад хол нисдэг онгоц уу? Франкфурт руу хуучин 737-оос илүү хамаагүй хурдан нисэж чинь тий. Тэгээ хурдан ниснэ тэгээд нөгөө шулуун нислэг хийж байгаа болохоор бас нөгөө дунд нь зогсож исэн тэр хугацаагаа хасчихж байгаа. Нөгчж байгаа гэсэн үг. 737-оор болонгууд Москвагаар дамжаад цаашаа Франкфурт руу нислэг үлдчихсэн. Тэгэхээр тийм зогсоолт байхгүйгээр одоо манайх шууд Улаанбаатараас өрөөл Франкфурт дээр болж байгаа гэсэн. Тэгээ одоо удалгүй Америк руу нислэгээл яриад байгаа шүү дээ. Тийм төлөвлөж байгаа. Тэр нь иргэний агаарын удирдах газар дээр одоо тэр Америкийн евро нисдэг категори 1 гинүү А гинүү тэр категори 1 ангилал дотор орох үз бусад шаардлагууд тавигддаг юм ба шүү дээ тийм ээ. Одоо тэр нөгөө яг онгоцтойгоо холбоотой биш. Онгоцны хөлөд болно. Тэрнтэй үйлчлэгээ онгоцны буудлын үйлчлэгээ гэх мэт тэр шалгалтын тэрний категори 1 3 орох тэр витгэрийг хийгээд байгаа гэж сайхан хүн твитлсэн байсан. За ингээд хоёр онгоцтой. Тэгээд одоо нисгэн үйлгээд нисгэд бэлэн байгаа тийм. Манайх бол билээ. Бэлэн байгаа. За. Ер нь 787 та хэдэн нисгч байдгийг. Манайх 787 дээр болонгууд агаарын үлгийн дарга нь 13. За хоёрдугаар нисгч одоо бол 2 нэмэгдээд одоо 11 орчим. Нийтэд нэг. Хоёрдугаар нисгч маань та хамтар нисгчээ хэлж байна уу? Тийм хамтар нисгч. Нөгөө юуны англиар байгаа first officer гэдэг байгаа тийм. Тэгээ дараа нь captain байгаа тийм. Captain first officer цог явдаг тийм. Юу заавал цог байх хэрэгтэй одоо. Тийм. Шинэ нэг юм асуул. Одоогийн онгоцнууд чинь өөрөө автомат режимээр юугээр яваад шүү тийм. Тэр нь одоо яадаг. Ороод тэр хизээ салгадын тэр руугаа. Тийм. Тэр болонгууд онгоцныхоо одоо тоног төхөөрөмж одоо хүчин чадал гээд хэдий сайн боловч одоо хөөрөлтөн дээр бол гараараа менюлэр. Тэгээ хөөрөөд хамгийн багадаа одоо 200 фит дээр автопайлот залгаж болно. Дөрмийнхаа дагуу онгоцныхоо юуныхаа 200 фит дээр байх туу. Тийм.
хөрөөд 200 feet. 70 метр дээр үү? Тийм. За. Тэг боломжтой. Тэгээд одоо буух хүртлээр бол та автопилоттойгоо ч буух боломжтой. Манай Монгоц бол тийм тоноглолтой гэсэн үг. Автлендинг хийн гэсэн үг. Хэрвээ аливаа нэг юм ажиллахгүй янз бүрийн болох юм бол гараараа удирдах буулгах тийм ээ. Тийм тохиолдол гарах уу? Одоо ерөнхийдөө бол манай буулт суултууд бол бүгдээрээ ер нь бол 90% нь бол мануал гараар өөртөө жирээд тэгээ стабилайз боллоо 1000 feet салгаж болж байна. Тэгээ manual flight. Машинаар бол ингээд яг өрүүлээ барьж байгаа тааруулж байгаа явах нь шүү. Бусд үед бол тэрэнд хөрөхгүйгээр автомат гэж яриад байна тий. Тэгээд энэ өксөх хуруудах одоо янз бүрийн өндөр авах энэ бүхнийг гараараа тохируул өөрөө ер нь 80-90% өөрсдөө тохируулд юм. Тэд нар болонгууд угаасаа л нисгэгчээ оролцоо. Одоо нислэгийн удирдагч air traffic controller одоо өндөр аваарай, хурдаагсаарай, эсвэл одоо үйл тойроход тазай гэх юм бол автопилотод мэдээллүүдийн одоо input оруулж байгаа гэсэн үг. Heading, altitude, speed тэрийг өөрсдөө оруулж өгч байгаа юм. Тэгжээж автопилот өөрөө явна. Тэр оруулсныг автопилот яг яс барьж байгаа гэсэн үг. Юу хойшоо урагшаага чивэл буян тухайгийн чинь техникийн хувьд одоо хэцүү байна. Хойноос нь л орж хойшоогоо л нисдэг хийхгүй бол урагшаага болохгүй байна гэж тэгж байгаа шинэ онгоцны буудал байрлаа шүү дээ. Тэгээд үнэхээр тэр урдаасаа ирэхдээ урдаас нь шууд ороод ах шиг байна тий. Хойноос ирэхдээ хойноос орчод. Тэг юу энэ яагаад тэгдэг юм болов? Буян тухайгийн хувьд гэх юм бол байрлал нь өөрөө ингээ уул руу шахаж барьсан. Тэгэнгүүт одоо урдаасаа гэхээр одоо орж ирэнгүүт өндөр уулнууд хаасан. Тэгээд манайх өөрөө салхин ингээд давмгайсан салхин баруун хойноос байдаг. Тэгэнгүүт одоо баруун хойноос ингээд одоо урагшаанаа ингээд буулаа гэхэд арын салхи онгоцны араас ингээд салхилаа тэр лимитийг ингээд хитрээд идэх учраас одоо тэр лимитэнд ингэж орж одоо лимитэнд байхад зөвхөн буулт үлдэх боломжтой болчихж байгаа шүү дээ салхинаасаа болоод. Тэгээ урдаасаа ороо яг салхи руугаа харж буй гингүүт яг уул ингэ тэгэлцэн. Тэгээд тийм л юутай гэсэн үг. За одоо шинэ онгоцны буудал тийм асуудал байхгүй. Тийм шинэ онгоцны буудал болонгууд хоёр талын оролт гаралттай. Рус аль талаар нь жорж болно. Одоо ингэ цаг агаарын байдал муу байна. Бид нар одоо запас шиг резерв онгоцны буудал руу явнаа гэж тэгдэг шүү дээ. Ямар нөхцөл тэгдий? Бууж чадахгүй нөхцөл дүүсгүүл яа дээ. Alternate airport руугаа олонгууд ер нь бол ихэвчлэн цаг агаарын нөхцлөөс үгүй бол бас юу байна. Зурус хаагдсан ч юм уу. Онгоц хүлээж авахгүй байгаа тохиолдолд бас alternate airport руугаа явна. Тэг ихэвчлэн бол ерөнхийдөө цаг агаарын юунаас. Одоо Франкфуртээр одоо Мяти онгоц ингээл дэлийгаал ороод ирлээ. Энэ их маш аюултай үйлдэл ингээ хүмүүс аягүй хэрэг. Тэр болонгууд бүх л юм хууль дүрмийнхаа дагуу яг тэр онгоцны тэгээ тэр бүх нөгөө лимит нь дундаа дотроо байгаа учраас тэр буултыг үйлдэж байгаа. Тэгэнгүүт цаг агаарын хувьд одоо тэрнээс давсан нөхцөл байдлаас зөндөө таарна штэ. Тэр үед бол одоо нөөц аэродром руу авчих гэсэн үг. За хоёул онгоцны жолооч хүнтэй уулзж байгаагийн хувьд техникийн талаас нь зөндөө ярьлаа. За одоо хувь хүн талаас хэдэн цаг нисдгийг тэр одоо аль зэрэг одоо ингэ тасралтгүй цагийн зөрөөнд орохоор энэс яаж одоо гарч болдгийг энэ талаар ярьж өгч. За одоо ер нь бол Мятд ажиллаад одоо жил гаруй болж байгаа. Тэгээд бас тэр хугацаанд одоо зуны өвлийн бүхэл нислэг дээр ингээд яваад үзлээ. Тэгээд зуны хувьд бол манайх бол нислэг айгүй ихтэй тэгээд ер нь яг 90 цаг сардаа нэг 97-8 заримдаа 80 ер нь бол ингээл хамгийн боломж цагаараа л макс нь 100 цаг явах боломжтой. Тэгээ таны нийт ниссэн цаг чинь 1581 цаг тий. Одоо сая хэдэн өдрийн өмнөх байдлаа. 7 хоног болгоно нэмэгдэж байгаа тийм ээ. Энээс баг хагсын 787 дээр хийсэн жил гаруй хугацаанд. Тийм. Тэгэхээр хилд яваад байна л гэсэн үг юм. Тэгээд ер нь ингээд холын нисгэрээр ингээд харж яхад бүх экипаж солигдчихж байгаа тийм. Хэдэн цагаас дээш нисвэ солигдох хэрэгтэй. Ирэх буцахын тэр тийм дүрм байдаг байх та. Тий одоо манай дүрмдэр болонгууд 9 цагаас дээш нислэг дээр ирэх буцах нь нийлээд. Ер нь бол
Тийм total 9 цаг. Тий, 9 цаг. Жишээлбэл одоо өвөл тэр Фукуок руу явхад тэрнээс илүү болчих уу? Хэдэн цаг нисгэлээ Фукуок чинь 6. Фукуок руу нэг талдаа нэг 6 гаруй тэгээд нийлүүлэнгүүт давчиж байгаа болохоор 2 crew яваад манайх солиод манайх тэнд бол хэд хоног байх хэвчээ. Тэнд болонгууд одоо тэнд бууж үлдэхгүйгээр одоо крүүгээ авцраад онгоцон дотроо солиод ирсэн одоо нэг crew барьж ирлээ гэхэд нөгөө crew нь суугаад амраад банкертаа амраад тэгээ амралтаа идлээд явж агаад буцаж солигдоод нөгөө барьж ирсэн өнгөд нь сууж буцаж байгаа гэсэн. Солигдоод зүгээр. Тэгэхээр Фукуок дээр барихгүй болохоос биш тэнд үлдэхгүй юм биш. Тийм үлдэхгүй сууж. Одоо энэ холын нисгүүдэд Франкфуртэд яах вэ? Франкфуртд болонгууд манайх байрлаж солигдож үлдэж байгаа. Тэгээд хоног үлдээ суугаад. Нислэгээс хамаарна. Одоо 100 болонгууд 7 хоногийн манайх Франкфурт 6 одоо манайх энэ жил 7 нислэг үлдэх баг. Тэгэхээр бол хоноол солигдоо. Нэг хоноо буцаа явах юм уу? Тийм өвөл болонгууд нислэгийн нөгөө тавтамж багсангууд 2 хоноод 3 хоноо солигдно. Тэгээ хараа Шибл Франкфурт руу нислэг чинь 7 цагийн зөрөөнд орж байгаа шүү. Тийм. Тэгээд нэг хоноод юм тэр юм бол амархан унтчихгүй юм. Тэгээ буцчээрээ дахиад унтчихгүй тэгээ буцаа явчихдаг. Энэ бүхнийг яаж зогсов? Тий, ер нь бол 1 хоногийн 2 хоногийнх бол тэр цагийн зөрөөнд орох нь арай бага юм шиг санагцсан. Тэнд очиод нөгөө 2 3 хоноод гингүүт нөгөө тентгийнхаа цагтаа тасаад өдрийнхөө нарныхаа цагаар яваад ирэнгүүт буцахтаа ч юм уу яг Франкфуртынхаа цагаар болчдөг байхгүй. Тэгэхээр буцахад шөнийн нислэг хийж байгаа юм шиг боловч бас яг нөгөө бид мэдрэгдэх нь одоо өдөр шиг санагдана гэсэн. Тий, тэгээ энд ирчээ буучаад. Тийм, буугаад хэдэн цагийн дараа буцаад нисч болох юм. Тэр бол нөгөө юунаас хамаарат одоо манай хурцын нислэг хийж байгаа учраас ер нь бол 24 цагаас дээш амарч хийж. Тэгжээж дараагийн нислэгт явах боломжтой. Тэгээ энэ бүх нислэг чинь ингээд урдчлаа сарын өмнө гарцсан байх уу? Тийм. Тэгэхээр өөрөө цагаа өгөх болно тий. Тийм, ер нь бол хэд хоног Улаанбаатарт байх уу тий? Хэд хоног байхгүй байх уу тий? За, нарийн ажил өнж тэр чинь. Буцаж ирээд Монголд ирээл цагийн зөрөөгөө мэдэр. Тэнд очиод бол гайгүй. Нартайгаа цуг явсаар гаал өглөө энэчээс 9-д гараал тэнд нэг 11 12 цаг тентгийн цагаар буугаал тэгээ 9 цаг явах юмс явсан гэхэд бол өдөр буучж байгаа юм. Тэгэхэд бид бол тэгж яхтар мэддэг. Тэгээ одоо ингээд чивэл Ахмад гэдэг одоо онгоцны Ахмад чинь одоо тэр онгоцны бүхэлдэн тэр зорчигчдын бүх юмыг хариуцсан нэг хүн явж байгаа тийм. Тэгээд энэтэй холбоотой тийм янз бүрийн нисэж яхад тийм их сони үе янз бүрийн үйл явдал болж ирсэн үү? Өөртөө чинь тохиолдсон. Яг одоо бол санаанд орохгүй нэ. За. Ерөнхийдөө хэвээ явж байгаа тийм болж байгаа. За. Энэ Оростой холбоотой тэр янз бүрийн хоригуудтай холбоотой манай онгоцууч нь одоо хуучин шиг нисгээ байгаад одоо ихэнх нь баг энэ хятадын нутгаар яваад байна шүү дээ. Тийм. Тэгээ энэтэй холбогдуулаад бүр цаг гаруй шхуу урт нислэг хийгээд ин тийм ээ. Чи Туркийн нислэг тийм байгаа бах тийм ээ. Стамбулыг. Тэгээ тэрнээсээ болоод энэ их бензин зарцуулдаг багтаа бол. Тийм. Тэгээд бид нар очиод авах тэр буусан газраас бензин буцаж үргэж авд юм уу яа. Тийм нөгөө дараагийн нислэгт одоо шаардлагатайгаа бол байнга л. Тэгээд энийг нисгчнэр хамаарах уу? Тэр нисгч хамаарахгүй юу? Нисгчнэр өөрсдөө. Одоо яг тэр бас ингээд тодорхой дүрмтэй яг хэдийн хэмжээний түвшийг авах хэрэгтэй хамгийн багадаа. Тэгээд одоо нислэгийн замаасаа ингээд зам өөрчлөлтөд одоо ингээд удаж байгаа учраас тэрэндээ бас ингээд тохируулаад ингээд бидэд түвшнийхээ тооцоог ингээд гаргаад одоо ингээд ер нь бол Оросын нутаг гэхээс илүү Москвагийн агаарын зайнаас ингэж холдоод бол холоор нисэж байгаа. Тий, тэр ч олон улсын энэ ялангуяа туристын онгоцууд дээр даатгалын компаниудын шаардлага юм байлээ. Түүнээс манайхаа өөрсдөө дуран мэдээ шийдэж байгаа ч биш юм байлээ тий. За ингээд одоо нэг 10 дугаар ингээд төгсөж байгаа. Дунд сургуулаа төгсөж байгаа эмэгтэй хүүхдэд нисгч болёо гэсэн эмэгтэй хүүхдэд одоо яавал одоо хурдан тэгээд яах вэ гэдэг дээр нэг зөвлөгөө өгөх үү? За. Одоо шинээр төгсөж байгаа, мэргэжлээ сонгож байгаа, нисгч мэргэжлээ сонгож байгаа хүүхдүүд, ялангуяа эмэгтэй хүүхдүүд бол айх юм байхгүй. Бүхэл мэргэжлийг сурдаг. Бүгднгийн сурж дагаж хүнээс суралцаж багштай одоо нэг
хүнээс л сурж дагалдаж явж байгаа шүү дээ. Тэрэн шиг багшил зааж өгж байгаа, номноосоо сурж байгаа бүх юм ингээд ном төхмөл болсон, бүгднгийн сурж байгаа. Тийм учраас бол адилхан л сурдаг мэрэгжил. Тэгээд тэрэн дээрээ ингээ өөрөө одоо мэрэгжилтэй дуртай хайртай байх юм бол бүрэл сайхан одоо жаргаж ер нь ажиллана. Бүхэл цаг хугацаагаа ер нь бол happy. За. Тэгээд бас та нарын нэг онцлог нь энэ дэлхий дээр хүлээн зөвшөөрөгдсөн универсал нэмэр гэж шүү дээ, тийм ээ. Энэ 787 нисэгдэл юм бол би 787 төднөссөн хүн гэхэд хаан ч гэсэн нисгчээр авна шүү дээ, тийм ээ. Тэр утгаараа бас манай зарим нисгч нар ахмадуудыг бид нар бас алдаад байгаа сураг байгаамаа. Гадаадын компаниудад цалин мөнгөний хамаагүй илүү байдаг. Тэгсэн мөртлөө энэ нисгч нарын цалин чинь Монгол дотроо бол их том цалингууд байдаг. Гадаадын хүмүүстэй нисгч нартайгаа харьцуулахаар харьцангуй бага байдаг. Тэгээд ийм бас нэг асуудал байгаа тийм ээ. Ямар ч тэгсэн энэ нисгч гэдэг бол хүссэн хүн бүгдээрээ байж болно. Нэгдүгээр, хоёрдугаар нь бол ганц Монгол, ганц нэг улсаар хэмжигдээдгүй том мэрэгжил юм аа гэж хэлж байгаа юм биш. Тийм. За их сонирн байлаа ярилцахад танд амжилт хүсье. Баярлалаа. Танд ч гэсэн амжилт хүсье. За хүнд үзэгчдээ өнөөдөр манай дефакто нэвтрүүлгийн зочноор Монгол улсын 787 гэдэг Boeing 787 гэдэг онгоцны ганцхан эмэгтэй нисгч байдаг. Энэ бол жаргал сайхны ган үлзий. Та бүхэн сонссон баярлалаа. Сэлгэр уужим орон зай. Хараа баясгах үзэмжид харууц. Цэвэр агаар тав тухтай орчин. Тансаг давтагдшгүй өнгө төрх. Таныг илэрхийлэх төгс хийцлэлтэй King Tower. Тавдугаар элчийн орон сууцны загварын байранда та бүхнийг урьж байна. King Tower Apartment